Хавлын ийм аттай. Би нэг давхар. Баблмен гэдэг одоо нөгөө өөрөөртөө үйлчлэх. Өнөөдөр Баблмений хуваалгын энэ газар гэрийн хөшгнүүдийг тэгээ жоохон 2 3 күрт хөмөр угаагцсан. Юугаа эхлэвчтэй. Хөшгнүүдээ эхлэх юм. Тэгээ. Шараад гоо жаад. Ерөнхийдөө том юмнуудыг бол амар угаадаг байна. 30 кг, 35 кг, 50-аас 60 ширхэг сорооч угаарч байгаа байхгүй. Оо. Ачуур мачуур одоо нүүр гараа ачуур 60-аас 70 ширхэг нүүр гараа ачуур нэг доошоо угаачдаг. Солонгос бид нэг киноны зураг авалтаар явж байгаа л за ямар ч гэсэн хувцас хувцас жоохон хэр болгоод нөгөө 24 цагийн юм ороод анх ингээл үзчихсэн. Энэ гоё Монголд ороод ирсэн юм ерөөсөө тухайд бод 17 он бодчихсон. Тэгээд нөгөө хүний хувцсанд ингээл нөгөө өөр хүмүүсийн юм угаадаг газар ингээл хувцс ундраа угаахаар бас сэтгэл зүйтэй шүү дээ. Тий нэг юм олон. Тэнгүүд айгууд нөгөө ариутгах шууд ингээд ариутгал авт юм байна. Тийм ээ. Тэр нэг айгуу гоё юм байна. Амар гоё юмртай болчих. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс маань бас гэр орныхоо том оврын бүх зүйлийг гэрэлтэй угааж ахаар яг зориултынх нь том угаалгын газраар угаалгач үнэ амар юм биш үү? Хаг уулын ийм атн бол айгүй амар байгаа байхгүй юу? Доороо машина угаалгах чинь дээшээ гараад гэрийнхээ хөлсүүдийг цуглуул чинь тэгэл цуглуулаад бууж ирээд угаасан юм аваад угаалгасан машиндаа суугаад гэрлүүгээ.